Юу ч мэдэхгүй 300 ил дайчдын арим урагш тавьсан. Эзэлтэрч мөн тэнд байсан бөгөөд зөвхөн тооны азнаар дайсныг дарж чадна гэдэгтээ итгэжтэй байв. Автоматжсан цайзын хэрэм өдөр байж босгоч эцсийн эцэст шавраар хийгдсэн юм. Түүнчлэн автоматжсан цайсад 150 гаруй хон цэрэгж байв. Эжфуд 80 гаруй алхмын цаанаас харуулж чадах нунтайдаж хүмүүсийн ном тэднийхээс хамаагүйсэж байлаа. Энэ хооронд Небула бүх зүйлийг ажиглажсэн бөгөөд түүнд ч бас бэрцэн зүүж байв. Өдөргүй овгийн хасагч цагтлаас автоматжсан цайзыг чиглэн дагшиж буй 7 цэрэгтэй хоорон байгаа тухайтаагүй мэдээ хүлээн авав. Мэдрэгч авсагч үүнийг сонсоод тийм ч таатай байсангүй. Энэ нь дайсан бүхнийг мэдэж энэ мөчид бэрцэн байсныг тодорхой харуулж байна. Түүний ойлгохгүй байгаа зүйл баг яагаад тэрдээ 7 цэрэг ирж байгаа явдал юм. Дараа нь тэр дахин нэг цэцэрсэн мэдээ сонсов. Тэдний ард ухрах замыг нь хааж дунд нь хавцсан цэрэгийн хүч байлаа. Тэрний замыг хааж байгаа хүмүүс бол Кокатрис хүргэсэн гөрүүлэн хүмүүс байв. Авсагч энэ гинтийн ирэрт гарсан тэтгэж чадахгүй байв. Тэрээр гөрүүлэн хүмүүс болон хүн төрөлхтөнд нь хамтран ажиллана гэж явт бодоогүй байжээ. Эжээрээ хогт зөвхөн хүмүүс төдийгүй эдгээр гөрүүлэн хүмүүс ч түүний дайсан гэдгийг мэдээд өндөндөө шээх шахав. Илэрний бүжиг хүмүүс болон гөрүүлэн хүмүүсийг хоёуланг нь удирддаг гэдгийг хараахан мэдээгүй болтой. Тэрээр гомдолсоор Небулатай холбогдоход манай хүн зүгээр орон нутгийн тосгочдын жагсаалтыг шалгасан гэж хэлв. Илэр шалгаж үзэхэд үнэн түүний гинтийн аян гişийн нэрв. Энэ нутаг дэсгэрийг Небула захирчсан. Илэр анх Небулаг зөвхөн хүмүүсийн бурхан гэж боджээ. Гэвч Небула үйл ойлгоцлыг тайлбарлахад өнөөх хүүсийн дүрт тоглодог залуу бүрэн цочорторов. Өөрсдөөс нь чирэгэн нэрч буй гөрүүлэн хүмүүсийг хараад Эжфүүдийн армийг сандарч эмгцэгцээ алдав. Байдлыг уламдардуулж хавцлын цаанд байсан өнөөх 7 цэрэг эцэст нэрж Эжфүүдийг сумын өндрөөр буудахад бэлэн болов. Сомнууд харагдаж эмгц цасан дараа үеэрсв. Цэргүүд бүгд сандарч байх үед гөрүүлэн хүмүүсийн арим хурж эрен байдлыг уламдардуулав. Эжфийн армийн хасагч цэргүүдтэй жагсаалаа хадгалахыг яаран тушаав. Гэвч цэргүүд хитрхи их цэцэрсэн тул хөдөөж чадсангүй. Рак хангалттай орт мөгц аянг цэвшхан дуудаж зандаа таарсан цэргүүдийг тоогоор зөхөв. Эхний дайштынхаа дараа тэрээр тэнгэрт өндөр өсөрч доош хүчтэй бөв. Бусад цэргүүд түүнийг дагаж эльф дайчдыг ялаа мэд зүүн баруун гүйцэд бүлж цавчив. Гөрвөсөн хүмүүс эдгээр 300 хэрэггүй дайчдыг шууд нохоо мэдчирч байв. Дайснууд маш их хайсандаа амьд үрхийн тул эсрэг зүрхөө цогтож эхлэв. Энэ бол дайсныг дарах төс боломж бөгөөд дараагийн дайралт таны төсгөж байх болно. Рак өөрийн цэргүүддээ эцсийн дайралт хийхийг тушаах үед тэнгэрэж мөн өөрийн үргээ гүйцэд ихээр хүрч ирлээ. Эзэлтэр эцэст нь ялагдсанаа хүлээн зөвшөөрөв. Чөтгөр гэж тэр өөрөө биеэрээ тулаанд оролцохыг ч хүссэнгүй. Небула цагаар өөрийн шаардлагыг тодорхой тавив. Тэрээр мэдээлэл, ур чадвар басан нууц байр хийх хүсэж байлаа. Түүний шулуухан шаардлага нь өдрийн цагаар дэрэм хийж байгаа мэт сонсогдсон ч тэр дайсандаа энэ бүхнийг нэг дор авах шаардлагагүй гэдгийг хэлв. Эзэлт Небулатай хамтрах сонголт байлаа. Өнөөх хүүсийн дүр тоглодог залуу өөрийн сонголтоо тунгааж эхлэв. Эхэндээ тэр хойд нутаг дэсгэрийн мэдээллийг хоцдох нь ашиггүй гэж утсан ч тэрийг одоо маш хүнд байдал байна. Тэрээр архидын бараг 300 дайчнаа алдсан бөгөөд үлдсэн хүчээрээ тоологчийн хувьд амьд үлдэхэд хэцүү байх болно. Нөгөөтэйгөр Небула архидын хоёр төрөл зүйлийг өөрийн талд оруулсан байв. Хэрв Небула өөр тоологчтой гар баригс өөрөө сүрэх болно гэдгийг эзэр мэдж байв. Тиймээс тэр эрдийнхөрөө хуурамжаар өгөөмөр дүрээс гэж Небулагийн нөхцөлийг зөвшөөрөв. Тэрээр хамтран ажиллаж Небулагийн өмнө шаардсан 3 зүйлийг бүгдийг нөхөхөд бэлэн байна. Эзэр түүнийг өнгөрсөн үеийн финик зангууч ирж энэ мөчөөс эхлэн найрсаг харилцаатай байж чадна гэд найдаж байна. Тэд эцэст нь тохиолдолд хүрсэн тул тэрээр хойд эргийн талаарх бүх сонирхолтой мэдээллийг дэлгэхэд бэлэн болов. Тэнд 3 тоглогчийг хамарсан холбоо байдгийг Небула олж мэдэв. Тэд бол Солонгос, Линчоник болон Эжилтэр өөрөө юм. Тоглогч Солонгос одоогоор ховор Кентор үндэснийг захиж байна. Небула энэ төрөл зүйлийн талаар маш бага мэддэг бололтой. Хэдийгээр тас үндэстэн бүхэлдээ морд цэрэг байх давуу талтай боловч тэдэнд хүн ам болон нууц байлгаа өсгөхөд хүндэлтэй байдаг. Энэ бол Небулагийн хизээж сонгохгүй авахсан үндэстийн гэсэн хэдийч тэдний эсрэг тэмцэх нь ажиллахан хэцүү байдаг. Дараа нь огор гэрддэг тэнэг төрөл зүйлийг захирдаг тоолооч Линчоник байна. Тэд бол асартан бие болон араатны хүчнээс өөр зүйлгүй төрөл зүйл юм. Огруудын дундаж оюун ухаан арвын орчин хийх бэлддэг. Гэвч тэд жижиг нутгийн адилаар оюун ухаанаа өсгөж чадсан юм. Ингэж ярихад үүнээс гадна Небула өөрийн хоёрт харстан болох хүмүүст янз бүрийн ерөөс хайржээ. Тиймээс жижиг газар нутгийн ерөөлн огрууд шиг мөнхөг амьтдыг соёл иргэншлээ хөгжүүлэх хэмжээний ухаасыг болгож чадна. Тэрээр дурдгдсан нөгөө хоёр тоглогчийн дундаас Линчоник хамгийн хүчтэй гэж дүгнжээ. Үүнийг бодсон Хигемонатай тусалсан хүн нь Линчоник байх ёстой гэж тэр таамаглав. Гэвч тийм биш байж таарав. Хигемоны зөвхөн Солонгос болон Эжилтэй хэлдэг тул тэр хоёр улсын хооронд шууд мөргөлдөх боломжгүй юм. Небула юу болсныг маш хурдан ойлгов. Холбооны 3 гишүүн Хигемона руу ханган тавталахаар бичижсэн ч Хигемона уг төлөвлөгөө хэрэгжихээс өмнө Небулатай туслахаас өөр аргагүй болжээ. Одоо Хигемоны тоглоомоос гарсан тул Линчоник анхаарлаа Эжилтерт хандуулжээ. Хэрвээ Эжилтер холбоогоо хിവэр үлдээх хүсвэл тэрээр асар их хэмжээний өргөл барьж шаардж байна. Ажрын бурхны хувьд ихрээ шаардлагыг биелүүлэх нь нэлээд хэцүү байсан бөгөөд энэ нь эцэстээ Небулатай зөрчигдөхөд хүрэх. Небула фатсан нийлбэраас илүү Солонгосыг дэмждгийг мэднэ. Энэхүү өрөөсгөл хандлага нь Солонгосод нүүдэлчин арьстан гэдгээс үүдэлтэй бололтой. Аюуд болон огрууд хоёулаа сур
суурин иргэн шигтэй бөгөөд суурин соёл иргэн шигийн хүч чадал нь газар нутгийн хэмжээгээр тодорхойлж авдаг. Тиймээс чүнийг газар нутгийн давуу талыг олж авахын тулд одоогийн Солонгосын нутаг дэвсгэрийг нэвтрэхээр төлөвлөж байна. Энэ тал дээр элдв түнд ямар ч хэрэггүй тул чүнийг түүнийг хогшиг хаях бодолтой байна. Өөрийн орсон хүнд нөхцөл байдлыг ойлгосны дараа хөрхийн элгийн бурхан зөвхөнгөө баржээ. Гэвч Небула түнд холбоотон болох гар сонгосноор түүний санаа зовнож одлгүй ярьна. Хэсэг хугацаанд дээлжтэр гэрэрсэн мэд санагдсан ч өөрийн хатуу бодит байдлыг эргэн санав. Түүний гол хүч болон дээд тавилчин бүгд тасдагцсан тул тэрээр холбоонд хэр зэрэг хам нэмэр оруулж чадхаа мэдгүй байна. Азар Небула Исарын одоогийн давуу талыг аль хэдийн олж харсан болтой. Тэрээр илэрт бүжигшрт сүдрийн бурхан гэх нэрийг нь санаасан бөгөөд энэ нь түнд урсгийн жижиг дамааныг олгодог ажээ. Илэр үнийг батсан ч энэ нь хэрхэн тас болох талаар эргэлзсэн хിവэр байна. Небула артын элвийн чихэн сонир холтой нарийн ширийн зүйлсийг шивэнж бидний хүлээж дүүсгэн орхив. Дараа нь дүр зураг хойд бүс рүү шилжих бөгөөд тэнд Кентаврын генерал талхтын өрөө дээр зогсож байгааг бид харна. Кентавруудын зүүн бэлэгч мөн тэнд байх бөгөөд генералд бууж ирсэн зөвнөлийн талаар дуулгана. Ойрын ирээдүйд энэ газарт нэгэн хаан зочлох бөгөөд тэр хааныг ирэхэд ертөнд дахин өөрчлөгдөн зохион байгуулагдах болно. Одоо эрх мэдтэй байгаа хүмүүс байр суурийг алдаж хэрэн газар нутгаар чөлөөтэй аж хичээд замаа алдах болно. Энэ хаан бол хүмүүрийн толгой бүхрих нэгэн бөгөөд тэрээр зөвхөн бурхтын доор зогсож газар нутгийг захирах болно. Генерал өөрийгөө тэрхүү хаан хэмээн их зантайгаар тунхаглаж зөвхөн бурхад л түүний хажууд зогсох болно гэж мэдэгдэв. Гэвч тэрээр өөрийгөө тэрхүү азтай нэгэн биш гэсэн тавгүй мэдээг сонсоод өөртөө итгэх түшин нөтөлгүй зам харна. Үүнийг сонсоод генерал зөгнөгдсөн хааныг хар хайшд овгийн гөрүүл хүмүүсийн нэг байх ёстой гэж хурдан дүгнэв. Гэвч зүүн бэлэгч энэ тамуучдыг үгүйсгэв. Тэрээр хойд зүвт мандч буй биетийг хамаагүй хүчтэй гэж үзэж байна. Хаан болох тавилантай нэгэн бол одон орны мэд асар их хүч чадалтай. Хажууд нь зогсох хинээг ч жижигхэн харагдвал хаврах тамаагүй юм. Тэрээр ямар ч Кентавраас илүү хүчтэй бөгөөд илүүдээс даваа ухаантай юм. Кентавруудын овхийн аврагч тэрхүү авар хараатны ертөнд нэг зарц байх болно гэсэн баримтад дургүй байх нь мэдээж юм. Тэрээр зөгнөж маш их хуурж тийм таагүй ирээдүйг зөгнөөсний төлөө зүүн бэлэгчийг шууд цохиж онохов. Кентавруудыг төлөөлж буй агуу таммэрид бол оргилж зогсох ирмэлзэлтэй царын ганц хүн билээ. Тэрээр бурхтаас өөр хинт ч бүхийхгүй. Энэхүү зөгнөлийг Небула зохион байгуулж Эжистраар дамжуулан товлоосон болох нь тодорхой болов. Элдэр шаардсан зүйлийг хийсэн тул таммэридөө маш их уурж зөгнөлийн хүчээр зөвшөөрөхөөс татгалзав. Одоо Небулагийн хийх хүлцэн зүйл бол энэ зөгнөлийг бодит байж болгон хувирах явдал юм. Хэсгийг таммэридөө рүү шилжүүлбэл тэрээр хойд зүгийн хүйтэн зэвшиг байгалийн аюултай замаар явж байна. Тэрээр нэр хүндийн бишгдэх болоход уусын өндөр оргилт хүрхийг хичээж байна. Гэвч тэрээр хүч чадлан дуусаж цааш явж чадахгүй байгаагаа мэднэ. Нөхцөл байдлыг уламд ортуулж замаар доош нь хүрэх томчлоо түүний авирчдыг балаж ирэв. Азар энэ нэрдөө тамридуугийн зөөдлжсэн зүүд байлаа. Гэвч түүний хар дарсан зүүд нь зайлшгүй уналтын шинж тэмдэг болгон тодорхой байна. Гэсэн ч тэрээр хаан болох хүслээ орхихыг хүсэхгүй хിവэр байна. Түүнийг өөрийн аюултай нөхцөл байдлыг тунгаан бодож байтал хамгаалагч мэдээд болохоор орж ирнэ. Зочин уулзахыг хүсэж байгаа хэлв. Хэсэг хугацааны дараа зочин эцэст нь тамридуутай уулзав. Гэхдээ энэ нь ердөө нэг зочин байсангүй. Хоёр өөр усаас ирсэн хүмүүс түн дээр цочсон байв. Эхнийх нь ташаагач зэмбэрхтээ нэг овхийн ногоон нүдтэй иж байлаа. Тэрч бас зөвнөлийн талаар ярьсан бөгөөд түүний үг ташаагач зэмбэрхчээс нэлээд өөр байв. Энэ ногоон нүдтэй иж нь овруудын аврагч Гүн зайлшгүй хаан болно гэж мэдэгджээ. Гэвч тэд тамирдуг хойд зүгийн хаан болгосноор энэ зөгнөл бодит болохоос сэргийж чадна гэв. Дараагийн зочин автомашин цайзаас ирсэн хүн байв. Уг хүн тамирдуг хойд зүгийн царын ганц захирагч хаан гэж аль хэдийн үзэж Кентаврын хаанд тохирсон өргөж барьц бишиг авчижээ. Тэгээд 3 дахь буюу эцсийн зочин бол хар хайрс даврыг төлөөсөн ой химээх гөрүүл хүн ирэв. Тамирдуг гөрүүл хүнийг мөн өөрийг нэрээд хаан гэж хүлээн зөвшөөрөхөөр ирсэн гэж таамаглав. Мордон хүмүүсийн бодож байснаас эсрэгээр өөний өртөө түүнийг хаан болох мөрөөдлөө санал болгохоор ирсэн байв. Тамирдуг шалтгааныг нь асуув. Магадгүй тэрээр хаан ширээнд суух хэрэггүй нэгэн байж болох юм. Эсвэл тэрээр өөр овгуудын аврагчдаас зөвшөөрөл авах шаардлагатай байж магадгүй. Хэрэг тийм бол түүний хүмүүс болон эсвүүд аль хэдийн хүлээн зөвшөөрсөн бөгөөд ганцхан гөрүүл хүн сүлдээд байна. Өөний маш чин сэтгэлээсээ өөрийн өвхийн аврагчраг түүнийг шууд зөвшөөрөх болно гэж хэлв. Гэвч тэрээр ховтой тамирдуг хаан ширээнд зарах энэ замыг хөөхсгөө гэж үзэж байна. Өөний үүсгэсэн өнгө аяс тамирдуг уурталс нь аях зүйл биш байсан ч манай гөрүүл хүн үгээ тодорхой үндслэлээр баталгаа шийджээ. Түүний ховт энэ нь тамирдугийн эзэмшиж буй чадвар эсвэл хүч чадлын асуудал биш юм. Энэ бол бурхан түүнийг хаан гэж зөвшөөрөх хэсэг тухай асуудал юм. Энэ мэдээ тамирдууд аянга нэрхмэд тасав. Тэрээр өөрийнх нь бурхан болох эргэлзээгүйгээр урагшлагч бурхан яагаад түүнийг зөвшөөрөхгүй байгааг ойлгож чадсангүй. Үүний шалтгааныг энгийн гэж үзв. Газар дээр авгууд хүч чадлын шатлалаар ангилагддаг шиг бурхтын дунд ч бас энэ шатлал байдаг ажээ. Илүү энгийнээр хэлбэл огротын бурхан Кентавруудын бурханаас илүүдээр гэж тооцогддог байна. Энэ л болоо тамирдуугийн өөр хилэн эцэстэй тулав. Тэрээр энэ ертөнцийн энгийн болооч хатуу бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Энэ нь маш энгийн бөгөөд сул дорой хүмүүс өргөж хүчтэй бүхий хэстэй. Эсвэл тэд идүүлдэг. Өөрийнх нь бурханы
бурхныг дорд үзэж байгаад дөрвөдсөн тэрээр түүнийг сүрдүүлэхийн тулд сүхэ өвөн рүү шууд цавав. Гэвч манай гүрүүл хүн маш тайван байлаа. Тэрээр өөрийн хэлсэн үгнээс ямар ч доромжлол олж харсангүй. Тэрээр зөвхөн бурхтын шатцын тухай хатуу үннийг хэлж байв. Хэрв Тамардуу өөрийн бурхны нөхцөл байдалд үнэхээр уурч байвал бурхныг нь байнга дарж бий тэрхүү бурхан дуур хэлэнгээ гаргасан дээр гів. Тамардуу тарихгүй аратан байж болох ч дотроо өөний үнийг ойлгож байв. Түүний зүудлээд байсан тавтар төцүүд нь нэвтэ сөрөг ичлэлт байжээ. Түүний бурхан түүний мэдрэмжийг мэдэж байсан ч түүнийг хаан болохыг уриалсан ичлэлт өгөөгүй юм. Үүний оронд уулнаас унсан тэрхүү том чулуун түүнийг энэ санаагаар орхихыг хүссэн шинж тэндэг байв. Эцэст нь тэрээр өөний үгийг үнэн гэж хүлээн зөвшөөрч цаашдын өдөртөнжийг хүсв. Өөний хасаа өмнө түүний нөхцөл байдлыг ашиглан түүний толгойг эргүүлв. Тэрээр хэрв бослогоо нэлээд том зорилгод үйлчлэх юм бол цэврэгчийнхаа тушаалын эсрэг явах хар хайрт дайчдын жишээг татав. Энэ нь яг өөний Тамардууг хэлхийг хүсэж буй зүйл байлаа. Нарийн тунган боцны эцэст Тамардуу эцэст нь юу хийх ёстойгоо ойлгов. Тэрээр хаан болох ёстой бөгөөд өөрийн бурхны төлөө хаан болох ёстой ажээ. Тэрээр өөрийн бурхны түүнийг хизээж явуулахыг хүсэж байгаагүй. Өргөсөр дүүрэн замыг сонгох ёстой. Энэ хооронд Небула болон Ирэлтэр бүх зүйл тэдний хүссэнээр саадгүй явж байгааг ажигч байна. Үнэн дээр Небула итгэл сэтгэл ханамжтай үр дүнд хүрэхийн тулд Изарын урсгийн жижиг дамааныг ашигласан юм. Манай хүү урсгийн дамааныг Изарын өөрөө хийж чадхаас хамаагүй дээр ашигласанд Ижвийн бурхангаа хаж хацрав. Та бүхний мэдж байгаагаар урсгийн жижиг дамаан нь урсгаар дамжуулан хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөх тухай юм. Урсаг нь ханийн зураг, баримал эсвэл зөвнөл хэлбэрээр байж болно. Небула өрсөлдөгчөө удирдахын тулд зөвнөлийг ашигласан байна. Тэрч байтугай бусад тоглогчдын удирддаг төрөл зүйлүүдийг чамар нэгэн зүйл хийхийн тулд удирдах болдог байна. Тэдний бурхан үүнийг хизээч хүсээгүй юм. Кентавр төрөлхтнийг удирддаг солонгосын тоглогчид дээд тавьч нь бослогоо гаргаснаас олж хэцүүхэн үе толгорох гэж байна. Илэр үгээр зорилготой хүрч чадах хэсгэд эргэлдэж байсан ч Небула идэвхтэй хിവэр байв. Тэд бусад тоглогчдын төрөлхтнийг чадвартай ашиглаж чадсан ч солонгосыг өөрсдийнх нь төлөвлөгөө басхаас сэргийж чадах хэсэгтээ иржсээр байна. Гэвч Небула энэ боломжийг аль хэдийн тооцоолсон байлаа. Учир нь солонгос өөрийн Кентавр төрөлхтөн эдийн засаг, технологийн хөгжлийн хувьд хэр зэрэг хол явж чадахыг сайн мэдж байгаа. Эцсийн эцэст түүний төрөлхтөн нүүдэл чинь тул суурин амьдралтай охруудын соёл иргэн шиж энэ тал дээр хамаагүй төрүүлж явах нь тодорхой юм. Үүнээс болоод солонгос ойрын хугацаанд охруудын соёл иргэн шижийн эсрэг хамгаалж чадахгүй түн. Яг үүнээс болж солонгос Тамардуугийн бослохыг гайхамшиг биш. Харин чиний гэсний аварс гэж харах болно. Түүнд одоо Кентавруудын зайшгүй мөчийг зөксөх боломж гарч ирлээ. Цаг үеийн гол баатар руу шилжихэд манай хүн бослогоо гаргасан дээд дахиж Тамардуугийн өмнөөс линч чинийгээс өршөөлж хойж ин. Гэвч тэр аврах бийдэн үнд түүний буруу байхгүй гэж тайшруулв. Хэрээр Небулатай холбоотон болсны дараа эльфүүдийн бурхны явуулахыг дутуу үндэслэн нь өөрийнх нь буруу хэмээн мэдэгджээ. Ямар ч тач Тамардуу болон Күчүүн нарын хооронд хаан ширээний төсөөх тулааны үр дүн хэдийн тодорхой гэдэгт тэр итгэжтэй байна. Тиймээс солонгос уучлалгүй шаардлага огт байхгүй. Гэхдээ солонгосын уучлал гуйжсэн шалтгаан нь яг чинь биш байв. Манай хүн Тамардуу Күчүүний газартаа тэгшин гэдэгт маш баттай итгэжтэй байсан тул өртчилж уучлалгүйсэн хэрэг байлаа. Хоёр тоглогч хоёулаа өөрсдийн дээд тавьжтэй тэвхжтэй байгаа ч хаан ширээ хинэн авахыг зөвхөн цаг хугацаар харуулна. Эцэст нь шийдвэрт өдөр ирлээ. Энэ бол Тамаридуу болон түүний цэргүүд там болоход бэлэн болсон өдөр байв. Тэд замд таарлцсан огруудад хүчин зүтгэжсэн хөлсний гоблинуудыг бүгдийг нь устгаж эхлэв. Тэднийг тулчдаж эхлэхэд огрууд гинт нуугдчихсан газараасаа гарч ирлээ. Гоблинууд ердөө хар сануулах зүйл байсныг Кентаврууд хитгэхий оройтож ухаарав. Тэдгээр аврах биедүүд хүн зэсгээ далайж Кентавруудыг хайр найрхуу биц цохиж байлаа. Нөгөө талд Тамаридуу тэргүүн инээнд гарч эдгээрээ ганц далайгаар хэд хідэн огрын талхаар тас зарчив. Эдгээр жирийн огрууд түнд тонж өрсөлдөгч биш гэдг нь тодорхой байна. Тэрээр зөвхөн огруудын авлагч Күчүүнээс өөрийн жинхэнэ өрсөлдөгч гэж үзэж байгаа. Үүнийг ярих зуур Күчүүнч мөн тулааны талбарт гарч ирлээ. Тамаридуу хоёр улсын хоорондын итгэлцлийг эвцэн тэрээр маш их уурсаж энэ хоромж морийг цусаараа төлөөс хийхийг хүсжээ. Хоёр талаанд зэсгийн өндөрт өргөн бие рүүгээ дайрч нэгнийхээ зэсгийг малт цахан хоёр тэсэнгүү хоцров. Тамаридуу өрсөлдөгчийн хатуу нударгаараа үргэлжлүүлсэн зохиор дайрлаа. Гэвч тэр аврах биедэн цавьтаас болтож Тамардуу хүзүүгээр нь барьж авав. Тэрээр ганцхан хөтөлбөөнөөр Тамардууг боож хүзүүг нь мөшин талаан хийсэн шиг тийм хортой хугацаанд тэр морин залууг хайж орхилоо. Бурхтын хослол руу шилжихэд тэд ч мөн энэ хүнийг талыг барьсан хялхайг ажиллаж байлаа. Аль тэр үр дүн мэдчихсэн гэж бодсон ч тэр хараал идсэн мор өрсөлдөгчдөө өчүүхэн ч гэмтэл учруулж чадаагүйд маш их цэцэрчжээ. Огрод хүчтэй бөгөөд айцлаар оюун ухаан нэмэгдсэн байж болооч Кентаврууд бол ховор төрөлхтөн шилдэг дайч твэр угааштай. Ямар ч тач Илэрата Небулагийн гол хүчин болох гүрвэжин хүмүүст санаа зовж эхлэв. Гүрвэжлэг хүмүүс хүйтэн цол тал огруудын эсрэг тисэж үлдэн гэдэг том бүрхэг юм. Манай хүн гүрвэжин хүмүүсийг огруудын эсрэг шууд тулдуулах болж хизээч байгаагүй гэвч тайлбарлав. Мэдээж Ирсэн Небулагийн юу хэлэх гээд байгааг ойлгосонгүй. Түүнийг Небулагийн зорилгыг асуухад манай хүн сэдвийг өөрчлөн эльфээс толгоон дах чансаг нь асуув. Эльфч чангаар хэлхээсээ нилээд ичиж байсан ч тэрээр 3400 торч чагсдаг ажээ. Небул дотроо үнийг тийм ч муу биш. Гэхдээ бас онцгой амжилт биш гэж бодов. Энэ нь Небулагийн нэгэн буруу
буруу ойлголтыг бас залруулж өглөө. Тэрээр тоглогчдыг чан сагаар нь сонгодог гэж боддог байжээ. Гэсэн ч тоглогчдыг цэвэр санамсаргүй байдлаар сонгодог гэж хэлэх нь бас утгагүй юм. Олон мянган тоглогчдоос 2 шилдэг тоглогч сонгогдсон тохиолдол нь биш юм шиг санагдана. Энэхүү тайрагдаагүй нууцыг хойш тавьж, Небула алдартай үргэлжлүүлсэн хамтран ажиллахыг тэсэн ядан хүсэж байна. Дараа нь Бэдлийн чөнлөө шилжив. Одоогоор тэрээр Небулагийн профайлыг ширтэж заагүй байна. Небула шилдэг тоглогч байсан тул энэ тархан эрхийн зүй ширтэж байгаагаа таньж байгаа нь гайхах зүйл биш юм. Түүнийг тоглоомын ийм ихэн үед өндөр түвшний тоглогчтой толцолдуулсандаа тэнч баяртай биш байна. Гэсэн ч тэрээр өөрийгөө бачаа бурхтаар адилжигдсан гэж итгэдэг. Шоудын жижиг нутгийг авсан тэрээр Небулагийн цахирдаг шавчнууд болон гөрөөсөн хүмүүс хүйтэн мэдрэмт хийгийг мэдэх бөгөөд үүнийг Небулагийн эсрэг зэсэн болгон ашиглахыг хүсэж байна. Тэрээр шаард цухтай бэлтгэлүүдийг аж хэдийн хийж эхэлжээ. Шилдэг тоглогчтой толцдож байгаа ч түүнийг өөрийн эзэн шижсэн хардугаар чансаагаараа багтдаг. Өвөр хаяанд ирж Небула талааныг хэвлэхээс өөр аргагүй байдал өсөх бөгөөд түүнийг үнд бэлэн байна. Гинт түүнийг ойролцоо хэлбүүдийн тусганд гаш гарсныг анзаарав. Энэ нь зөвхөн нэг газар биш байлаа. Олон суурин газрууд нэгэн зэрэг шатаж байв. Түүнийг Небулагийн юу хийж байгааг хортон ойлгов. Энэ бол газар шатаах тактик буюу сүрсэн газрын стратеги юм. Энэ тактикийг хэрэглэснээр тоглогч өрсөлдөгчдөд нь тасарч чадах бүх газрыг зориуд устгадаг. Небула үнд тайван байгаа ч ирэл тосгонууд нь үнсэн торог басхыг харж тэгцэнгүй. Небула түүнд ишхүүдийг аж хэдийн нөөцийн шийдвэрсэн гэж тайвшруулв. Илэрийг илүү их түгшээж байгаа зүйл бол тоглоомын ийм ихэн үед сүрсэн газрын тактикийг ашигласан түүх өрдөм байгаагүй явдал юм. Их үед энэ тактикийг ашиглах нь хичтэн төлөвлөсөн шиг үр дүнд хүрдэггүй. Тус Небула үнийг хүчээр зөвшөөрөв. Гэвч энэ нөхцөл байдал бол онцгой тохиолдол юм. Өрсөлдөгч нь яг одоо хойд эрэхт байгаа тул хүнсний хангамжаа хамгаалахад хэцүү байх болно. Хар хайрст овог автоматжуулсан цайздах бүх худалдаа хяндаг. Одоо ойр орчмын эрхүүдийн тосгонууд устгагдсан тул огрууд гэрэм хийж бараа бүтээгдэхүүн ярьж боломжгүй болсон. Огруудын хамгийн том сул тал бол амьд үлдэхийн тулд асар их хэмжээний хоол хүнс шаарддаг явдал юм. Өвөл хаяанд ирсэн тул тэдний нөөц улам хомсдно. Тэр тэнэг чүнийг манай хүүхэдэнд сур гэж бодсон байх. Гэвч нөөцийн хомсдол нь жинхэнэ өвчин зэсэн гэдгийг тэр мэдэхгүй байна. Небула мөн илэрч талархал илэрхийлэв. Түүнгүүгээр энэ стратегийг хэрэгжих боломжгүй байсан юм. Ердийн нөхцөлд энэ стратегийг хэрэгжүүлэхийн тулд тоглогч өөрийн газар нутгийг шатаах шаардлагатай болдог. Гэтэл огруудыг ишхүүдийн нутагт тарж Небула өөрийн нөөцийг хэмэж чадлаа. Энэхүү золиослол үн цэнтэй байв. Өрсөлдөгч нь хоёр дахь өгөж ирэхэд зайлшгүй унах болно. Үүж явдал гоблины тасгонд шилжив. Огрууд довтлсноор тэр чигтээ эмх замбраагүй байж дарчээ. Эдгээр өссөн аваргууд хөөрхий бяцхан амтыг залгиж нөөцийг нь дээрэмдэхээр энд ирчээ. Цаг хугацаа өнгөрөхөд ихэнх гоблинууд нөөцөө аваад аль хэдийн нөөсөн байв. Огруудын аврагч Күжүн энэ мэдээг сонсоод тэдний нөхцөл байдал сэтгэл дундуур байлаа. Тэрч байтугай тэдний бурхан залбирт нь хариулахгүй байгаа нь тэднийг бүрмөсөн орхисон мэт санагдана. Огрууд хоол тижээлийн дутагдлаас хойж өгч ирсэн бөгөөд түүнийг үлдсэн ямид үлбэстийн зов чанархыг харахаас өөр юу ч хийж чадахгүй байна. Эцэст нь тэрээр бардам зангоо хойш тавьж хуучин найз төдийгүй өрсөлдөх солонгостойгоо холбогдов. Түүнийг хуучин найзаасаа баг зэрэг тусламжгүй хэд солонгос мөн мэдээд ойлгов. Тэрээр аль хэдийн өөрийн хүчний ихэнх хэсгийг алджээ. Түүний дээд дахирч Тамаридү Күжүнд тачилсны дараа ийм зүйл болжээ. Цэргүүдээ алдах нь хангалттай муу байсан ч гөрүүлэн хүмүүс кентавруудын нутгийг эзэжлэхэд байж усан дордов. Сайн тал нь солонгос хуучин найзаагаа холбогдсон баяртай байгаа бөгөөд учир нь түүнд дэвш цоцож байсан юм. Илэр солонгостой холбогдож Чүнигийн эсрэг татан туслах нөхцөлтэйгээр Небулагтай холбоотон босох боломжийг санал болгосон байжээ. Үйл явдал улам эрчимжиж, эзэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсэж иргэсэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таны даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, савг лумын заавал бүртгүүлээрэй.